Монголын өргөн уудам тал нутаг халуун нарны гэрэл нуг дээр асгалж зөөлөн салхи өндөр ногоон өсийг аяархан сэгсэрнэ. Тэнгэр цэлмэг асад морь давхиж туурайн чимээ газар дээр зөөлөн тап тап хийн. Хаяанд тимээ тэнгэрийн хаяаг даган аажуухан алхана. Нугийн захад жижигхэн агуулгын ойролцоо шоргоолж аантаа болон түүний найзууд шаргоо ажиллаж байв. Тэд эрх өгөлд бэлдэж үр тариа хатаасан жимсийг болгоомжтой хичээнгүйлэн цуглуулна. Шоргоолж аантаа тухаа арчиж түр зогсоод хэлв. Цаг агаар сайхан байна. Гэхдээ өвөл заавал ирнэ. Бид одоо бэлдэх хэрэгтэй. Тэр үед агаарт хөгжилтэй дуу цуурайтав. Дин дон, ла ла ла. Нарлаг чулуун дээр аз жаргалтай залхуу дэвхрэг үсрэн гач ирээд дуулж бүжиглэж байлаа. Өнөөдөр бол гайхалтай өдөр. Нар гэрэлтэж дэлхий инээж байна. Тэр хөлөө баяртайгаар хөдөлгөнө. Шоргоолж аантаа түүн рүү харж ээлбээр инээмсэглэв. Сайн уу дэвхрэг минь? Яагаад чи үргэлж дуулж бүжиглээд байдгийм бэ? Залхуу дэвхрэг инээж хариулав. Өвөл хол байна шүү дээ. Одоо баярлаж нарны гэрэгт жаргая. Шоргоолж аантаа намуухан тайлбарлав. Өвөл салхи хүйтэн болно. Бид дулаацахын тулд хоол хүнс хэрэгтэй. Тиймээс хоол хүнсээ одоо цуглуулах ёстой. Залхуу дэвхрэг толгоогоо хоош гэдийлгэн тэнгэр өөд харлаа. Өнөө өрөө одод ямар сайхан харагдах болоо. Дараа л хийх зүйлсээ хийдээ. Өдөр хоногуд өнгөрөв. Салхи аажмаар сэрүүсч ногоо нүх шаргалтаж эхлэв. Цэнхэр тэнгэр арай бүдэг болж эхэлнэ. Нэг өглөө залхуу дэвхрэг дуулахыг оролдоно. Ла ла ла. Тэгч гинт найтав. Авчи! Тэр чичирч хөлөө үрээд маш их дарав. Яагаад гинт ийм хүүтэн болчихов? Тэр үед залуу хончин охин Нараа бас гэр бүлийнхэнтэйгээ нугаар дайран ирэв. Хончин охин Нараа нөхцөл байдлыг хараад зөөлөн дуугаар хэлв. Сайн уу жижиг найз минь? Чи өвөлөрд бэлдээгүй бололтой. Шоргоолж аантаа ойртон ирж тэмдэгт дулаахнаар хүрв. Найз минь хамтдаа бэлдээ. Одоо ч оройтойгүй. Дэвхрэг гайхан асуув. Нэрээ юу? Та нар надад тусална гэж үү? Наргийн ээж инээмсэрлэн толгойд өгөв. Мэдээж хамтдаа ажиллавал ямар ч ажил амархан. Дэвхрэг урам орж хөгжилтэй ажлын дуу аялна. Хөдөлгөе, өнхрүүлье. Жимсийг сагсанд хийж жижиг шуудаг хамтдаа чирв. Нараа жимсний сагсыг болгоомжтой түлхэнэ. Абуу агуулгын хаалгыг засаж өгнө. Шоргоолчнууд ив найрамдалтайгаар багуулж ажиллана. Удалгүй оддын гэрлийн агуулга хүр жимсээр дүүрв. Ампа сэтгэл хангалуун хэлв. Одоо бидэнд дулаахан аюулгүй өвөл байна. Дэвхрэг нүдээ гялалзуулан инэв. Би ойлголоо. Бэлтгэл бол айдас биш, найдвар юм байна. Нар жаргах үед Монголын тэнгэр артан туяагаар гэрэлтэв. Салхи намуухан шивнэн. Аантаа дэвхрэг нугийн дунд инээмсэглэн зогсно. Сургамж. Залхуу байдал сайхан ч ирээдүйд бэлтгэх нь чухал. Эртхэн хийх зүйлсээ хийвэл дараа нь амар шүү дээ найзууд. Хамтдаа байвал хинч анцаараа үлдэхгүй.